Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд иргэний зориг ногоо намаас нэр дэвшиж байгаа. Хоёр нэр дэвшээ танилцуулъя. Сүхбаатар дүүргийн 14-р тойрогт хуульч өмгөөлөгч Цэцэнбаатар нэр дэвшиж байгаа. Иргэний зориг ногоо нам. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 14-р тойрог Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч Цэцэн чимгийн Цэцэнбаатар. Нийслэл Улаанбаатар хот маань хүн амьдрахад олон талаараа маш аюултай хот болон хувиржээ. Энэ бол зөв хөгжлийн чиг хандлага гэж бодохгүй байна. Тийм болохоор миний хувьд эзэмшсэн ажил мэргэжлийнхээ онцлогоор дамжуулан нийслэлийн иргэдийн төлөө нийтийн сайн сайхны төлөө ажиллах мөн бас залуу хүний эрч хүч бүтээл сэтгэлгээгээр ажиллах хүсэлтэй байгаа учраас энэ иргэдийн хуралд иргэний зориг ногоо намаасаа дэвшин оролцож байгаамаа. Иргэний зориг ногоо нам. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 14-р тойрог Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч Цэцэн чимгийн Цэцэнбаатар.